учрал дараа чухал юм хэлгэсэ. За би танд амжилт хүсье. Гэхдээ та нэг зүйлийг онцгой анхаарахгүй бол таны ажил өмнөх ерөнхий сайдуудын л араас орно. За энэ юу вэ гэхэлэр танаа нам бол ерөөсөө энэ албан тушаалын хинэ эрх мэдлийн шунлаар хэлхэлцсэн хүмүүсийн цуглуулга болсон байна. Энийг та намын даргын хувьд өөрчлөхгүй бол энэ таны ажил хязгаарч амжилтанд хүрэхгүй дахиад жилийн дараа таныг энэ хинэтнүүд чинь дараагийнхан сайд болно гэж таныг огцруулахад бэлэн ийм байдалд бол танаа намынхаа орсон байна. За хамгийн ойрын жишээ бол анх одоо 2024 оны сонгуулиар арчилсан намыг одоо засагт урихтаа юу гэсэн бэ гэхээр одоо энэ үндсэн хуулийн өөрчлөлтөөр байгуулагдсан энэ бүх одоо улсын их хурал засгийн газар бид нар үр дүнд хүрэхийн тулд одоо хамтарч ажиллаач гэж урилга ирүүлсэн. За энэ урилгыг бид бас хүлээж авахтаа за үнэхээр улс орны хөгжлийг бодцгоё гэд ингээд бид бас сайн ажилласан. За танаа гишүүд юу гэж ярьж байгаа гэхээр арчилсан намынхан сайн ажилласан үнэ. Гэхдээ манайд ч одоо сайд болох маш олон хүсэлтэй хүмүүс байна шүү дээ гэж. Тэгэхээр танаа намын энэ удаа дараагийн хагарал бол улсын хөгжлийг чөдөр мэд тушиж байна гэдгийг та нэг сайн ойлгочоорой. Тэрнээс шинэ эдийн засаг янз бүрийн одоо нөхцөл байдал мөнгө төгрөггүүдээ биш. Тийм учраас энэ өмнөх хоёр засгийн газрыг ардчилсан нам биш, ардын намын албан тушаалын донтой хүмүүс одоо огцруулсан шүү гэдгийг та үргэлж одоо санаж авах хэрэгтэй. За хоёрдугаарт ардчилсан намаас болоод улсын их хурал гацчихлаа гэд одоо ярьсан. Гэтэл зандан шитэр даргаыг огцруулах болохоор бүгдээрээ орж ирээд конопод ороод огцруулчихж байгаа байхгүй. Эн чинь бол зүгээр улс орны эрх ашгаа бодсон биш, намын эрх ашгаа бодсон биш, зүгээр л ерөөсөө нөгөө албан тушаалыг хийнэ. Энэ засгийг огцруулж дараагийн сайд нар гарыг гэсэн. Би 2012-оос 16 онд санаж байна. Монгол Ардын намынхан ирчээд карта хийдгүй байсан. Эхлээд та нар олон хэрэгцээ бүрдүүлчихээ. Тэгээ бид нар эрс хүрэхээр карта хийя гэдэг байсан. За ингээд чуулганы хаалгыг таглаад дивантай, буудантай одоо эсэргүүцэлгээд ингээд хуралдуулдгүй ийм юм зөндөөл байсан. Тэгэхээр энэ удаагийн юу бол энэ танаа намын одоо огцруулсан шүү гэдгийг та бас үргэлж санаж явах хэрэгтэй. За нэг чухал асуудал юу вэ гэхээр хагаралдах үедээ нэгнийгээ бүр хулгайч худалчаар нь дуудаад бүр ёстой энд байхын суухын аргагүй болгох юм аа. Гэтэл одоо та нар бас ингээд цаашаа нэгдээд янз бүрийн юм халахлах гэж байгаа сураг байна. За ийм тохиолдолд сөрөг хүчин бид нар ард иргэдтэйгээ нийлээд энэ бүх одоо хяналтыг Салдангийн одон туяа гишүүнд 1 минут. За одоо би танаас намын даргын хувьд та энэ мөрийн хөтөлбөрөө ер нь үзсэн үү? Хэдэн хувийн биелэлттэй байна? Энийг одоо өнгөрсөн энэ 2 жилийн хугацаанд бид нар биелүүлж амжих уу? Танаа нам гэдгийг асуумаар байна. За дээрэс нь энэ эрүүл мэндийн салбартаа та Монгол Ардын намынхаа сайдыг тавих ёстой. Ягаад гэвэл үеийн үед ингээд янз янзын сайд нар ч энэ салбарыг ч одоо самар дуусч штэ. За дээрэс нь эрчим хүчний сайдаа Монгол Ардын нам өөрсдөө авах ёстой. Ингэжээш та нар хариуцлага хүлээнэ. Тэрнээс зүгээр тэр нам энэ нам гэд ингээд чихээд явах юм бол болохгүй гэдэг би танд зөвлөе. Ягаад тэгэхээр энэ хоёр бол одоо өнөөдөр хамгийн чухал салбарын нэг болчиход байгаа. Тэгээ ер нь бол энэ дэлхийн олон улсын байдал бол энэ хөрш орнуудтайгаа зүйтэй харьцахгүй бол нэг өдөр энэ ганцаараа хөгжөөд ганцаараа бие дагаа шийдвэр гаргадаг юмнууд ч олон улсад явхаа болчлоо. Тийм учраас энэ хөрш орнуудтайгаа бүс дамнсан энэ хөгжил одоо орнуудтай. За санал хэллээ. Цэндийн Баатар хөө. За учрал шүү. За одон туяа гишүүний асуултанд хариулъя. 11 сарын 17-нд намын даргаар их хурлаараа сонгогдсон. За ингээд 2024 онд орон нутгийн болон их хурлын сонгуульд дэвшүүлсэн намынхаа мөрийн хөтөлбөрийг үнэлэх ажлыг эхлүүлсэн. За ингээд мөрийн хөтөлбөрийг нэгж байгуулсан. Нэгсэндөө амлсан амлалтаа хэрэгжүүлдэг, эргээд хяндаг, шаарддаг болох ёстой.
24 онд хамтарсан засаг байгуулагдахад тухайн үед би энэ хамтарсан засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг ахлаад Ардчилсан намын мөрийн хөтөлбөрийн 2 бараг бүтэн бүлгийг өнөөдрийн энэ их хурл баталсан байгаа 4 жилийн үйл ажиллагааны хөтөлбөр тусгасан. Засгийн газрын өнөөдрийн үйл ажиллагааны хөтөлбөр бол 33% гүйцэтгэлтэй гэдэг ийм дуун гарсан юм байна. Ер нь бол хэрэгжилтийн явц нь бол 55% үрдсэн ийм гүйцэтгэлтэй байгаа юм л. Энийг бол зөвхөн засгийн газар өөрөө гүйцэтгэлийн үнэлгээгээ хийсэн. Манай намын мөрийн хөтөлбөр дээр бол би түрүүн байнгын орооны хурал дээр бол бас хийсэн. Намын мөрийн хөтөлбөрийн үнэлгээгээр 29% таа гэж дүгнсэн юм билээ. Энэ өөрөөр дүгнэлтүүд нэгснээр засгийн газрын хөтөлбөр бол хамтарсан засгийг бүрдүүлж хийсэн намуудын нэгдсэн хөтөлбөр. Тухайн үед би ахлаад ган төмөр сайд эдийн засгийн сайд багт бид нар оролцоод хийжсэн. Тэгэхээр энэ бол аль нэгэн намын эвслийн биш, энэ бол хамтарсан засгийн газрын үед боловсруулагдсан буюу бараг 70% нь уйлж исэн байхгүй. Тэгэхээр бидний зовлон ижлэг. Ардчилсан нам байна уу, ардын нам байна уу, бидний зовлон ижлэг. Тэгэхээр мэдээж энэ зовлон ижлэгийн учраас тэр зовлон шийдэх гэж, асуудлыг шийдэх гэж бид нар явж байгаа байхгүй. Тэгэхээр манай зүгээр ирэх барьж байгаа намын хувьд бол асуудал тулгардаг, унаад босдог, алддаг, ондог гэхдээ сорилт бэрхшээлийг дандаа туулж ирсэн юм л нам. Тэгэхээр би энэ ирэх барьж байгаа намын хувьд би намыг амьд организм гэж бодож байгаа. Амьд организм бол нөгөө өвчнөө ангаагаад ингээ явдагтай адилхан. Тэгэхээр 11 сарын 17-нд намын дараагаар учрал гэдэг хүн сонгогдсон. Тэр цагаас хойш бол миний он цаг хугацаа эхэлсэн. Тэгэхээр энэ цаг хугацаанд би бол эзэн байна. Тийм учраас энэ цаг хугацаанд дээр хин нэгэн намын нэр хүндийг гутаах, улс орны эрх ашигыг хойно тавих, сандал суудал ярьж явж байгаадаа би эвлэрэхгүй. Тийм учраас таны яг хэлж байгаа энэ авилгатай тэмцэх, энэ ёс зүй сахилах хариуцлагыг тэргүй хэлжин тавих бодлогоо бол намын даргын хувьч тэр гүйцэтгэх засаглалын тэргүүний хувьч тэр бол цаашид зарчмаа болгож ажиллана. Тэгэхээр энэ зарчмаа бол урдаа тавина гэдгийг би бас танд хэлье.